Христэд итгэгчид бид эзний тушаал ямар чухал болохыг мэддэг. Гэхдээ итгэгчдийн зөвхөн 7% нь л итгэвтэйгээр сайн мэдээг хуваалцдаг байна. Энэ нь үнэхээр харамсалтай хэдий ч бид энийг өөрчилж чадна. Би таныг 5 дугаар сарын 25-ны өдөр энэ дэлхийн олон мянган итгэгчидтэй хамт сайн мэдээг дэлхийд даяар түгээх аянд нэгдхийг уриалж байна. Сайн мэдээг дэлхийд даяар тараах аянд оролцох нь маш хялбар бөгөөд та сайн мэдээг нэг л хүнд хуваалцахад болно. Энийг хэтэрхий хүн дээр хүлээж авах хэрэггүй. Христ бидний амьдралд хийсэн зүйлсийг итгэгч бүр бусдтай хуваалцаж чадна. Бурхан таныг дуулууртай зүрх сэтгэлтэй байгаасаа гэж л хүсдэг. Та Билли Грэм юм уу эсвэл Жойс Майер шиг байх албагүй. Зүгээр л өөрөөрөө байхад л болно. Тиймээс Бурхан таныг хинтээ сайн мэдээ хуваалцуулахыг хүсэж байна гэдгийг олж мэдхийн тулд залбирч төлөвлөгөө гарган дагахад л болно. Итгэгч бүр 5 дугаар сарын 25-ны хагас өдөр нэг л хүн сайн мэдээг хүргэх аянд нэгдэцгээе.